Санамнахаа дараагийнхаа бичлэгээр уулзаж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр The East Palace цувралын part 3 буюу төгсгөлийн хэсгийг нэрчгэд бэлэн болсон байна. Ингээд шууд бичлэг рүү орцгоё. За өмнөх анги дээр Синган маань анхуд бие эзэмдүүлчихсэн хааныг алхаар явж зураглалаар дууссан бол 30 түүний араас хурж ирээд дулаан чийлгүй зүгээр л ээжийнхэн талаар ярьсаар байгаад л зогсоож чаддаг. 31 чөтгөртөд толдож байх үед Синганы ээжийнхэн сүнс хальт гарч ирээд түүнийг минь авраад өгөөч гэж гуйсан юм байна лээ. Гэхдээ харамсалтай нь 30-ны толдож байсан чөтгөр сүнс нийтүүлээд бүрмсэн устсан байдаг. Тэгээ 30 маань ээжийнхэн талаар ярьж ятгсны ачаар Синган жиргээ тавин болж чадна. Үүний дараагаар 30 хаантай уулзах бөгөөд энэ үеэр хаан түнд ханхүүгийн сүнсийг заавал ариусгах нь энтэр гэлгүй зүгээр л шууд устгаа гэж хэлдэг. Ариусгах нь гэдэг бол тэр хүний гомдлыг нь дайлаад дараа төрөл рүү нь явуулдаг бол устгах нь гэвэл дахин төрөлт энтэр байхгүй шууд л дуусах юм байна лээ. Тэгсэн хариуд нь 30 тэгвэл би үүнээс хойш Сингангүйгээр ганцаарх ажилламаар байна. Үүнийг зөвшөөрөөч гэх бөгөөд хаанч түүний саналыг нь зөвшөөрөв. Ингэснээр Сингантчийн талаараа хэлж энэ удаа ганцаараа анхүүгийн сүнсийг устгахаар болно. Гэхдээ гинт яагаад ингэж байгаа юм бол гэсэн чинь манай хүн өмнө нь ээжигээ жүтүр талтаж байсан. Тэгээ энэ удаач гэсэн Синганыг алдах шахсан учраас Синганы төлөө л ингэж байгаа юм байна лээ. Үүний дараагаар их хатан гинтэл хааныг болон хааны удмын бүх хүмүүсийг дуудаж цуглуулав. Энэ нь мэдээж 30 жилийн өмнөөс эхэлсэн зөөрмийн сүнсний хараал гэж байхгүй. Энэ бүхний ард анхнаасаа л хаан байсан гэдгийг нотлох зорилготой байж л дээ. За тэгээд хааны талаар бүх үннийг хэлээ зогсохгүй нөгөө дүүгийнх нь хүүхдийг хортуулсан жихрийг буюу нотлох баримтыг хүртэл гаргаад ирэв. Ингэснээр эцэст нь хааны өндөр хилчлэгдлээ гэж бодтол хаан нөгөө жихрийг нь юу ч бодлого хүмүүсийн нүдэн дээр аваад идчихдэг. Бүх жихрийг нь юу ч болоогүй юм шиг эдэж дуусгачаад хорцсон байсан хүүхдийг яг одоо ордноос гаргаа гэж хэлв. Тэгсэн нүдэн дээр нүхэх гэж байсан хүүхэд ордны гадаа гарсан даруйдаа л зөв зүгээр босоод ирхэн тэр. Ингэснээр их хатны дайралд ямар ч үр дүнгүй дуусаа зогсохгүй харин ч эсэргээрээ үнэхээр л цөөрмийн сүнс гэж байгаа гэдэг нь илүү ихээр нотлогдов. Яг үндэ бол цөөрмийн сүнс биш ханхүүгийн сүнс л дээ. Гэхдээ хаан хүмүүсийн дунд хэлэхдээ энэ бол таны тамлаж алсан тэр эмэгтэй сүнс шүү дээ гэж олонний өмнө түүний нүглийг илчилдэг. Ингэснээр хааны удмыг дацалсан дээрэс нь одоогийн хааныг алуурчин гэж гүтгсэн учраас их хатныг ордноос хөөгөр болов. За үүний дараагаар өмнө нь гарсан таахал дахин дэгдэж эхэлсэн талаар мэдээг дөнгөж дуулаад байж байтал яг энэ үеэр хаанд ч гэсэн тахлын шинж тэмдэг илэрдэг. Тэгээ энэ бол зүгээр л нэг тахал гэхээсээ илүү хааны өөрийнх нь хийсэн нүглээс олсон хараал гэдгийг нь мэдж байгаа болохоор отож биш 30-ныг дуутаж уулздаг. 30 хурж ирээд чөтгөрийнүүдээрээ хартал хааны эргэн тойронд түүний гарт өргөдсөн тосхны хүмүүс байгаа нь харагдана. Энэ нь мэдээж тахлыг зогсоохын тулд хааны тушаалаар алуулсан тосхны хүмүүс хааныг үзэн ядсаар хорон сүнсүүлж огорсон нь энэ байдаг. Уг нь бол энгийн үед ингэж алуулсан хүмүүс хааныг гэхээсээ илүү яг өөрийг нь хөнөөсөн цэргийг үзэн ядаж тэднийг хараадаг юм байна лээ. Гэхдээ энэ удаа бүгдээрээ хааныг ирж хараасан нь энэ бүхний ард ханхүүгийн сүнс байна гэж үздэг. Ханхүүгийн хорон сүнс маш их үзэн ядалттай өгсөн учраас нэлээд хүчрхэг болчихсон юм байна лээ. Тэгээд эдгээр сүнснүүдийн бүх үзэн ядалтыг хаан руу чиглүүлсэн байдаг. Ингэснээр хаан тосхны хүмүүсийг харагдах ёслолын үйл ажиллагаа хийж энэ үеэр нь 30 маань ханхүүгийн сүнсийг устгахаар болдог. Үүний дараагаар Синган дахин 30 дээр ирээд хамт явахыг минь зөвшөөрөхгүй юм бол ядаж эндээсээ туслахыг минь зөвшөөрөөж гэж гуйдаг. 30 ч нэлээд бодож байгаад Синганыг арай аюулд орохооргүй ажилдаа туслахыг зөвшөөрөв. Ингэснээр 30 маргааш нь болох тосхны хүмүүсийг харагдах ёслолын өмнө нөгөө ертөнцид очиж ханхүү тэдгэр сүнснүүдийг ашиглан яг юу хийх гэж байгааг нь мэдхээр болно. Харин энэ хооронд Синган хамгаалалт бэлдэж өгөө таны хажууд байлгахаар явуулдаг. За тэгээд Синган чааны өрөөнд ирж хамгаалалтыг байршуулж байтал тэнд байсан сүнснүүдийн нэг нь ханхүүгийн юу хийсэн талаар нь хэлмээр байна гэж хэлдэг. Тэгээ нэг мэдсэн хаан аль чадлаараа Синганыг битгий сонс гэж гуйсан ч Синганы хувьд угаасаа л гарах бодлого байсан болохоор хаан эцэст нь өөрийнхөө амаар бүх үннийг хэлэхэр болов. За яг одоогийн хааны удмынхныг хараад байгаа ханхүү бол манай Сингантай адилхан сүнснүүдийн дуу хоолойг сонсох чадвартай байсан юм байна лээ. Тиймээс тэрхүү чадварынхаа ачаар 30 жилийн өмнөөс эхлэн хааны удмынхныг хараач буй зөөрмийн сүнс гэхээрээ шаал худлаа гэдгийг нь олж мэдсэн байдаг. Тэгээ хэрвээ зөөрмийн сүнс гих зүйл байхгүй юм бол аавын минь ах дүү нар яаж өгсөн юм бол гэж бодож явсаар эцэст нь аав нь бусад ханхүүнээрээ алж байж л өөрөө хаан болсон гэдгийг нь олж мэддэг. Ингэснийхээ дараа ханхүүч гэсэн яг аавтайгаа адилхан хаан болохын тулд аавынхаа хийсэн аргаар өмнөх хоёр ахыгаа хортуулж алаад зөөрмийн сүнс рүү чихэж байгаад хаан болохоор шийдчихэлтэй. Гэхдээ түүний хийж буй зүйлийг нь хаан хараад яг өөрийг нь дөрөөж байгаа гэдгийг нь мэдсэн даруйдаа ханхуу тор хөгч өнөөдөг. 30 жилийн өмнө би ах トゥ нэрээ хөнөөсөн гэдэг нь үнэ. Гэхдээ энэ ордонд ийм зүйл хийх хүн ганцхан бий байхтай л хангалттай гэж хэлдэг. Ингэснээр нэгэнд хоруулсан ханхүү өгөхөн тодорхой болсон тул өгөхийнхээ өмнө аавдаа болон хааны удмынханд маш их орсол тээж үүр тараана гэж хэлээд өгсөн байдаг. Энэ хооронд 30 маань нөгөө ертөнцид очиод үзтэл ханхүү тосхны хүмүүсийн сүнсийг ордон цоглуулсан тэднэр хооллож улам хүчрхэгжих зорилготой байсан гэдгийг нь олж мэддэг. Тэгээ энэ төлөвлөгөөгөө аль хэдийн хэрэгжүүлээд эхэлчихсэн учраас 30 маань түүнийг нэгэнт хүчээр дийлэх боломжгүй болсон юм байна лээ. Тиймээс зүгээр л түүнийг битүүмжлэхээр болдог. Учир нь битүүмжлэх нь устгахаасаа хамаагүй ялбар бөгөөд амар харах юм байна лээ.
За тэгээд тэр өрөөнөө тосгоныхныг аргадах ёслолын үеэр Гучон маань ханхууг битэмжлэхэр болсон бөгөөд орой олтол бэлтгэлээ базаагаар олов. За тэгээ манай хоёр чагцах гэж байгаа осууд чиглэл ирээдүйнхээ талаар ярилцаад явж байтал ордны бас нэгэн муу энерги хуримтлуулсан чөтгөр Гучон руу заагаад чи өнөө өрөө гэхэд үхнэ гэж хэлдэг. Тэгээ нэг нь уг нь Синган маань сонссон ч гэсэн Гучоны санааг зовоохгүй тулд мэдээгүй юм шиг л өнгөрнө. Удалгүй оройч болж Гучон маань хамаг юма бэлтгэж дуусаад яг явах гэтэл Синган түүнд энерги нөхөх цайгээд нэг юм өгдөг. Тэгсэн дэрийг нь уусан Гучон маань шууд л ухаан алдчихав. Юу болчихов гэсэн чинь Синган маань өдөр таарлцсан чөтгөрийн үгнээс нь болоод Гучонд санаан зовсондоо түүнийг ухаан алдуулж агаад өөрөө оронд нь явахаар шийдсэн байдаг. Ингэснээр Синган маань нөгөө ертөнц рүү явж ороод ханхүүдэд толдох гэж үзсэн ч мэдээж тосгоны хүмүүсийн сүнсээр холсон ханхүү нэлийн хүчрхэг болсон тул ямар ч нөлөө байдаггүй. Гэхдээ Синган ч угаасаа хүчээр дийлэхгүй гэдгээ мэдэж байсан л та. Тиймээс албаар өгөрөөдөж худлаа дургууг нь хүргэж байгаад гинтүүлжтэй арайд толгойг нь тасалж чаддаг. Уг нь ингэж толгойг нь таслаад Гучоны бэлдсэн хайрцагт нь хийгээд бүх зүйл дуусах байсан ч их хатны тушаалаар нөгөө нэг гайтай буу гарч ирээд Синганы нөгөө ертөнцтэй холбогддог олсыг нь таслаад аяжчихдаг. Ингэснээр Синган маань ханхүүгийн толгой гүйцэд битэмжилж амжаагүй байтал дахин толгоогоо ургуулж хэвэн болоод Синганыг маань сэлэмдээд аяжчихв. Уг нь Синганыг маань хүчгүй нэгэн гэж бодоод ихэндээ огт тоохгүй байсан ч бас аюул тарьж мэдгэр юм байна гэдгийг нь ойлгоод энэ удаа ханхүү түүний сүнсийг нь сорж бүрмөсөн дуусгахаар шийддэг. За тэгээд түүний сүнсийг яг сороод байж байтал гинтэл манай Гучон гарч ирээд ханхүүг зогсоодог. За аюу болсон гэхлээр Синганыг явсны дараа нэг хөдлөхгүй Гучоны орны нөлөө нь багасаж ухаарсан юм байна лээ. Гэхдээ л босч яваад гол руу орох тэнхэл байхгүйсэн учраас шууд тэр дороо өөрийнхөө хоолойг зүсэж нөгөө ертөнц рүү нэвтэрдэг. Гэхдээ энэвэр яаж яваад ч юм анхдагч чөтгөртөө таарлах бөгөөд түүнтэйгээрээ байгуулж оронд нь хүчтэй зэвсэг авч чаддаг. За тэгээ манай хоёр ч нэлээд ширүүн толдож эхлэх бөгөөд уг нь манай Гучон баг зэрэг илүүрхэж байсан ч ханхүү ордон цоглуулсан тосгоны хүмүүсийн хүчийг тулааны үеэрч гисэн сорж явсаар улмал хүчрэх болж ирдэг. Ингэснээр Гучон маань аажим ажмаар ялагдаж эхлэх бөгөөд нэлээд хэцүү байдалд орох үед хаан тосгоны хүмүүсийг аргадах ёслолыг эхлүүлдэг. За хааны хувьд мэдээж нэгдүгээрт улсын эрх ашиг байдаг учраас том зургаараа харж тосгоны хүмүүсийг устгалд оруулсан юм байна лээ. Мэдээж тэр үед ямар ч эмчлэх арга байхгүй, дээрээс нь тэр тосгон дээрчигтэй халдвар авчихсан учраас аргагүй эрхэнд л ийм зүйл хийсэн бөгөөд энэ бүхэн улсынхаа төлөө байсан гэдгийг хэлж тосгоны хүмүүсийн ар гэрийнхнийг үргэлж харж хандах болно гэж аргацснаар хөөрхийн сүнснүүдийн ч гомдлон тайлагддаг. Ингэснээр эцэст нь ханхууд ямар ч нэмэлт хүч байхгүй зөвхөн өөрөөрөө үлдэх бөгөөд хүч тэнцүү тулаанд бол манай Гучон илдэлэрхэж ядах юмгүй л ханхуг устгаж чаддаг. Бас нэрээ хэрвээ өхөксдийн ертөнцөд хэн нэгний сүнсийг устгах юм бол өөрөө муу ёрын сүнс болж өгөрдөг юм байна лээ. Тэгээ манай Гучон сая ханхуг устгахчихсан учраас тэр дорхнол хяналтаа алдаж хариугүй муу ёрын сүнс болдгийн даваан дээр Синганыг олж харснаар ухаардаг. За тэгээ эцсийн энерги шавхаж Синганд өгч амьдруулад өөрөө дэндээ үлдэх бөгөөд Гучоны ачаар Синган маань ямартай ч хэлсэн мэнд эргэж ирж чаддаг. Ингэснээр эцэст нь ханхугийн сүнсийг устгаж чадсан учраас улс даяар гарч байсан тахалж зогсож ордон жиргээ твийн байдалд оров. Уг нь ингээд бүх зүйл сайнаар дуусах гэж байхад Гучон маань л эргээд ухаан орлоггүй бүр 3 өдөр өнгөрсөн байдаг. Хүн болгон л Гучоныг одоо найдваргүй гэж хэлж байсан ч Синган маань түүнийг хүлээсээр л тэгсэн гинтэл нэг өдөр нөгөө гомогсоол чинь Гучоны хажууд гараад ирхэн дэр. Энэ гомогсоолын хувьд болохоор зөвхөн амин түүний хажууд байж л түүний энергиэр хоолдог амт юм байна лээ. Энэ нэгэсэндээ манай Гучон хараахан үхээгүй одоо ч гэсэн бяцхан найдвар байгаа л гэсэн үг. Тэгсэн яг энэ үеэр Гучоны хэрвээ би өхвөл ээжигээ алдсан тэр голоос холдож чадахгүй гэж хэлсэн үг нь санаанд нь ордог. Тэгэхээр Синган маань тэрхүү гол дээр нь явж очиод түүнийг эргээд ирээч гэж нилээн уйлж гуйж байгаад буцаад иртэл нэрэл манай хүн босоод ирд юм да. Зангснэр эцэст нь Гучон маань хааны өсөлтийг биелүүлж чадаад амжилттай эргэж ирсэн болохоор хаанч түүнд ордноос гарах зөвшөөрлийг олгов. Уг нь Гучон маань ордонд орж ирэхдээ ганцаараа байсан ч гэсэн гарахтаа бол хоёулаа биш бүр гуруулаа олж гараад шинэхэн адлын явдлаа хайжуугаар киноманд дуусдаг. За нэг иймэрхүү байлаа. Тэгээд бичлэгэн таалагдсан бол дараагийн юмудаа дараараа дараах хавшлаар уулзлаа. Түр баяртай.